53 дугаар бүлэг. Сууднаар сургуулалт хийх үе. Янчны үгийг сонсоод Ван Юнкай тажигдал хөхрөв. Хорвоогийн хамгийн инээдтэй тогтоом сонссон мэт басамжлан харснаа. Янчин юу гинэ? Гэр бүлийнхээ өв болсон ногоо хаш им барих зуухыг манай Ван авгийнханд алдаж байсан тэр арчаагүй амтэн миний чадлыг сорхон уу? Химэн югөөдлөө. Хэрв чи зөрхөж байвал надад татгацах зүй талга. Уучлалт гуйхч зэрэггүй чамайг энэ тулаанаас зүр хүхэн ухран болов гэж л имэж байна. Химэн Янчин алгуург үлв. Юутай инээдтэй юм. Янчин чи үхлээр дуудаад байгаа бол би дуртайя биелэлье. Эцэст нь Ян Вүү шиг ахмадуудынхаа араар орж ам гоохгүй байгаасаа гэж найдаж байна. Имийн тулаан уу эсвэл пулааны урлаг уу? Аль наран ч үдсэн би бэлэн. Ван Юнкай хувьд Янчны чадал чансаа эм барих эрдэм аль аль нь нүдэнд нь өртөхөөргүй өчүүхэн санагдаж байлаа. Янчин таймнаар имийн тулаан энэ уур амьсгал тохирохгүй. Тиймээс тулааны урлагаар үзье. Гэхдээ зүгээр нэг гар хоосон тулдах нь дэндүү уйдгартай. Бид хэдийнэ насанд хүрсэн эрчүүд тул зэвсэг зөрүүлж жинхэнэ ясаар үзэгцээ гэв. Энэ үг Ван Юнкайг баггүй гайхшруулв. Ян Юань авах сандрна. Янчин болохгүй. Чи өөртөө ухрах зам үлдээхгүй байна шүү дээ. Химэн хашгирлаа. Хэрв гар хоосон тулалдвал ялагдах мөчтөн намжиж аварч болох байв. Гэвч зэвсэг зөрүүлнэ гэдэг нэг л агшинд үхэл хагацж шийдэгддэг аюуртай хэрэг. Ван Юнкайн доторч ялэмгүй болгоомжлол төрөв. Тэр ийм харгас тулаанд орж үзээгүй лээ. Гэвч эргэцүүч бодоод энэ өчүүхэн Янчнээс айх юу байх вүлээ гэж өөрийгөө зоригжуулаад за яах вэ Янчин, чи зоригтой юм. Насанд хүрсэн эр хүний ясоор тулалдахыг хүсэж байгаа бол би татгалзахгүй. Харин дараа нь шархтаж эсвэл үхсэн хойноо намайг бүү буруутгаарай гэлээ. Их омгийн авьяаст нь түүнд дунд зэргийн омгийн хүүг аллаа ч гэсэн нэг их асуудал үүсэхгүй байв. Юнкай болгоомжтой байгаарай. Энэ Янчин тэр арчаагүй Ян Вүүтэй адилгүй шүү. Юус явах үед яагаад ч юм муу совин төрнө. Тэр Янчнийг Сью хүүг хэрхэн ухчин дарж байхыг харсан тул түүнийг ямар аюултай хатуу нэгэн болохыг мэднэ. Ван Юнкай Янчин хоёр хүч чадлаар зогсохгүй зан чанарыг хогдож тис өөр төгшний хүмүүс шиг түүнд санагдав. Гэвч бүсгүйн үг Ван Юнкайг болгоомжлуулах бос харин ч шарыг нь мартаж орхив. Тэрээр Сяхуйг өөрт нь итгэхгүй байна гэж гомдно. Санаа зовтгүй. Энэ хогийг нухчид ердөө буруу мэхэд хангалттай. Химэн бардамнаад хадуулах ууднаасаа ахтан нэлдээ суглав. Нарны гэрэлт гяралзах элдний ирнэ айдас төрүүлэм хурцажээ. Янчин өчүүхэнч айсан шинжгүй. Мөнгөн жадаа чанга атхан Ван Юнкай руу алгуур төглөө. Эхлэхүү. Ван Юнкай уруулаад олов. Мэдээж химэн Янчин тайван хариуллаа. Миний мэхийг амсаж үз Янчин. Ван Юнкай артан нэлдээ далайн дайрав. Хэрсүү нэгэн бол түүнийг тулалдах бус Янчны амьд хүрэх гэж байгааг нь төвөггүй анзаарна. Энэ дүр зургийг хард зогссон Ян Вүүгийн сэтгэлд олон бодол эргэлдэнэ. Тэр нэгэн цагт бүхнийг атгаж явсан ч жинхэнэ зовлон ирэхэд хин түүний талд зогсов. Урд нь өөрийг нь магтаж байсан хүмүүс биш, харин үргэж дайсагнаж явсан Янчин нь түүний төдөө гарч иржээ. Ян Вүү химэн Ян Юань хүүгийнхин дэрвид ирэв. Аава химэн Ян Вүү ичингүүрэн толгой гудаадахад чиний доторх гомдлыг би мэднэ. Тиймдээ ч Ян Чэнийг туслахыг гуйсан юм. Одоо миний хийж чадах зүйл энэ л байна. Ян Чэн чамаас өөр тэр уужуу сэтгэлтэй нэгэн. Хуучин үс хонзонг тээж суудаггүй. Харин чи тэр гомдлоо тээсэр байх уу? Аава, Ян Чэн миний төлөө ингэж байхад би яаж үс санаж чадах вүлээ? Химэн Ян Вүү санаа алдав. Чиний ингэж бодож байгаа чинь сайн хэрэг. Химэн Ян Юань гүнзгий амьсгаа аваад тулаан руу харлаа. Аава, Ян Чин ярьж чадах болов? Мэдгүй юм. Тэр дэндүү өрстөдтэй сонголт хийлээ. Ян Чинийг ийм бочимтгой гэж сансангүй. Ийм пулаанд ганц л алдаа үхэд хүрэгдэг юм шүү дээ. Хэрв Ян Чин язбал хамгийн сайн үр дүн. Гэвч хэрв тэр дийлдэхгүй бол чиний заяа тэр гэсэн үг. Гэхдээ ямар ч байсан эцэн амаараа дэнчин тавьж Ян Чинийг хамгаална. Эцэст нь тэр чинийх төлөө энд гарсан шүү дээ. Ян Вүү пулааныг түгшүүхтэйгээр ажигсан зогсно. Юус яхууч мөн адил түгшиж байв. Гэвч тэрээр шүд зүүн. Ян Чин хичнээн хүчтэй байлаач дунд зэргийн омгийн хүн. Харин Ван Юнкай бол их омгийн сургасан суу түүгүн. Ян Чин яаж алах вүлээ гэж өөрийгөө тайвшруулна. Үнэн дээр Ван Юнкайн хүч чадал Ян Вүүгээс хавьгүй илүү байв. Наад зах нь элдний техник нь хамаагүй дээгүр. Сью хүүтэй харьцуулбал тэд энэ тэнцүү байж болох ч ерөнхийдөө Сью хүүгээс арай дулмаг аж.
Хэдхэн хоногийн өмнө Сю Хүүг ялж байсан Ян Чэнд Ван Юнкайг нухчих нь тийм ч хэцүү зүйл биш. Тэр тусмаа Ян Чэн одоо бие бэлдэржүүлэх 6 дугаар шатад хүссэн байгаа шүү дээ. Гэвч Ян Чэн түүнийг яаран буулгаж авахыг хүссэнгүй. Тэрээр энэхүү насанд хүрэгчдийн тулааныг өөрийн жадны техникээ ирлэх боломж гэж харж байв. Хүн Юан жадны техник өөрөө үхлийн аюултай техник. Үүнийг ахиулахын тулд бодит тулааны туршлагал хамгийн чухал. Тулааны талбайгаас сурч чадахгүй зүйлээ Ван Юнкайгаар сургуулилт хийж нөхөе гэж Ян Чэн шийдлээ. Төвөн дөрөвдүгээр бүлэг. Гагцхүү үүний төлөө. Их омгийн сууд хүүг сургуулилт хийх бай босгох нь ашиглаж байна гэж хинч сансангүй. Ядаж л Ван Юнкай өөрөө үүнийг хараахан анзаараагүй байлаа. Ян Чэн, чиний чадал ердөө л энэ үү? Ван Юнкай ахтан илдээ эргүүлэн сүр хүчийг үзүүлнэ. Барсын сүлд дэлдний техникийг харж ав. Нээрэл Ван овгийн алдар техник байна шүү дээ. Ян овгийн хүүж өнгөрчээ. Ян Юань ч энэ техникийг таньж царай нь улам барайв. Юу болоод байгааг үл ойлгох Ян Ву. Аава, энэ элдний техник тийм аюултай юм уу гэж асуухад Ван овгийнх нь Ван Юнкайд ийм их ач холбогдол өгч энэ нууц арга өвлүүлнэ гэж сансангүй. Энэ бол их зэрлэг нутгийн 100 хэдхэн овогт байдаг бясалгалын арга юм. Хэдийгээр энэ нь бүрэн бус их ховж гэлээ жирийн тулааны урлагтай харьцуулшгүй хэмээн Ян Юань хөмсөг зангидан өгүүлв. Бясалгалын арга болон тулааны мэхийн хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Цуу яраагаар бол энэ техникийг төгс эзэмшиж сүнслэг тулааны төвшөнд хүрвэл элдний эр бүрээс догшин бор амшин дайсандаа халддаг гэдэг. Ван Юнкай ердөө хитгэн хөдөлгөөн сурсан ч Ян Чэнд дэндүү ахтсан даваа болж байна хэмээн Ян Юань шүд зун хэллээ. Тэнд байсан хүмүүсээс Ян Чэнийг ясна гэж итгэх хүн алга. Гэвч тулалдах тусам Ван Юнкай царай цанхиж байгааг хинч анзаарсангүй. Ян Чэн хүн Юань жадны техникээ улам гүнзгий мэдэрч Ван Юнкай шиг ийм азгүй өрсөлдөгчтэй таарсандаа дотроо талхаж байлаа. Барсын сүл техник хичнээн гүнзгий байлаач Ян Чэний хүн Юань жадны техникийн дэргэд Уйлахчин хааны өмнө зогсох мэд өчүүхэн аж. Ян Чэний өмнөх амьдралдаа эзэмшсэн энэ техник бол эртний эрэм үеийн хосгүй эрдэнэ байсан юм. Тэрээр энэ тулааныг бүрэн хяналттай авчээ. Тулааны халуун дундал жадны техникийг жинхэнэ утгаар нь ойлгож байна. Дайсан мохоох нууцыг бүрэн тайлаагүйж эхний шатны мөн чанарыг атгаж авлаа. Одоо энэ жүжигийг дуусгах цаг болж гэж бодоод Ян Чэн байдлыг өөрчлөв. Ван Юнкайд тулаан улам хүндэрч яг л хэн нэгэн өөрөөр нь тоглоод байгаа мэд мэдрэмж төрнө. Гэвч тэр үнийг яаж хүлээн зөвшөөрөх вүлээ? Канг. Зэвсэг зүрх агшинд Ян Чэний биеэс асар их хүч төрөн орж Ван Юнкайгаар мэдээ ардан чичирлээ. Энэ жаал яаж ийм хүчтэй байдаг вүлээ хэмээн тэрээр дотроо дуу алдав. Саяхан манай овгийнханд доромжлуулж байсан арчаагүй амтан биш гэж юу? Ван Юнкай ухрахаас өөр аргагүй болсондоо шатаж Ян Чэн үхэлдээ бэлд хэмээн орилов. Хаа сайгүй алдаа. Ян Чэн түүнийг ажигсан мөнгөн жадаа нэгэнтээ эргүүлв. Кирээр жадны эр болон элдний уулзурт бүх хүчээ төвлөрүүлэн хүчтэй цохилд өглөө. Канг. Оч үсэрч Ван Юнкай тэсхийн аргагүй хүчинд автав. Би бэлдэржүүлэх 6 дугаар шат. Эн чин 6 дугаар шат байна шүү дээ. Ван Юнкай Ян Чэнийг 5 дугаар шатных биш харин түүнээс хавьгүй өндөр түвшинд хүрснийг тэр мөчөдөл ухаарав. Энэ их хүчний өмнө тэрээр хамгаарч чадалгүй хідэн алхам ухарлаа. Ян Чэн энэ боломжийг алдсангүй. Тэрээр урагш гинт дайрч жадны үзүүрээр зүрх рүү чиглүүлэн төөрөгдүүлэх мэх хийв. Ван Юнкайн нүд ирээлжилж жадны ир хаанаас ирэхийг ялгаж чадахгүй дэмийл самардна. Тэр агшинд Ян Чэн зүүн гараа далайж үүлэн цохилд хэмээн Ван Юнкайн цээж рүү хүчтэй буулгав. Бүчи. Ван Юнкай амьд үүрэн цус алдан хол шидэгдэж газар хүчтэй унлаа. Түүнийг өндих гэж оролдох хүчит хүүтэн ир хүзүүнд нь тулав. Ян Чэний мөнгөн жад хүзүүнд нь алджээ. Ганцхан хөдлөхөд амиа алдах аюул нүүрлэв. Ян овгийнх нь баярлан хаширалдаж яллаа. Ян Чэн эзэнтэн үнэхээр гайхалтай. Манай овгийн ирчүүдийг хэрэгцээгүй гэж дуудсан Ван Юнкай бардан зан хаачва хэмээн дооглов. Ван Юнкай айц ичхүүртэй шатаж Ян Чэн чи намайг алж зүрхтэх үү? Намайг албал Ван овг чамааг өршөөхгүй хэмээн занс хийлв. Гэвч Ян Чэн занс хийлээс айдаг нэгэн биш. Тэрээр жадны үзүүрээ баг зэрэг чангалахад Ван Юнкай хүзүүнээс цус шүүрч эхлэв. Үхлийн айцанд автсан Ван Юнкай хүлэн чичирч Ян Чэн хэрэггүй намайг битгий ал да. Би бурууга хүлээ.
Та нарыг ачаагүй гэж хэлэх ёсгүй байсан юм. Уйж байна. Намайг битгий ал хэмээн ихэр татангуйв. Ачаагүй амьтан. Ян чин түүнийг зүгээр л айлгах гэж байсан ч ийм хурдан бууж өгөн гэж сансангүй. Тэрээр жадаа буулгаад хүүтнээр өгүүлв. Ван Юнкэ, санжав. Би чамайг алахгүй байгаагийн цорын ганц шалтгаан бол Юу Явгийн энэ бүсгүүд ямар ачаагүй хурцхаар ир хүнтэй суух гэж байгааг нь харуулах гэсэн юм. Үүнийг сонсоод Юйс Яхуй чичирч байлаа. Ван Юнкэ амьгуйн уйсан тухай мэдээ таравал түүний нэр төр насан туршдаа сэвтэнэ. Тийм хүнтэй амьдралаа холбоно гэдэг түүний хувьд там байлаа. Тэрээр харамсаж эхэлсэн ч Ян чиний мүс мэд хүүтэн харц түүн дээр тусахад айдас нь улам нэмэгдэв. Юйс Яхуй, санжав. Манай Ян овгийнхан чамд гологдоод байгаа юм биш. Харин чам шиг хүүхнийг хинч тоохгүй байгаа юм. Өөрийгөө дэндүү өндөрт бүү тавь. Манай овгийн ирчүүд хизээж эмгтэй хүнээр дутахгүй. Ян Ву, тийм биз дээ хэмээн Ян чин асуулаа. Ян Вугийн сэтгэлийг зовоож байсан хүнд дүнг нэгэнд мутарчээ. Тэрээр цээж тэнгэр. Юйс Яхуй, өнөөдөр би чамтай суухаар ирсэн миний хамгийн том алдаа байж. Үгүй, ардаа биш. Харин чамайг ямар хүн болох таних боломж байлаа. Энэ олон хүний өмнө би Ян Ву чамаас салж байгаагаа зарлаж байна хэмээн хаширв. Ян Ву, чи намайг хайж байна гинэ? Үгүй, би чамайг голсон юм. Чамд надаас салах хэрэг байхгүй хэмээн Юйс Яхуй галзуувсан мэт ориллоо. Ян Ву түүнээс салсан гих мэдээ гарвал түүний нэр төр бүрэмсэн үгүй болно. Тэрээр бүх бурууг Ян Ву руу чикийг оролцсон ч өөрийнх нь тарьсан гай гэдгийг мартаж өргөжээ. Учир нь чиний тэр түшид толгуур чинь энд хэвтэж байна шүү дээ хэмээн Ян чин үг таслав. Юйс Яхуй хэдий үзгсэнтэй ч Ян чин түн шиг өөдгүй. Ураг жимгтэйчүүдэд хизээж зөөлөн хандахгүй. Юйс Яхуй чичирч байлаа. Ван Юнкэн хүзүүнд туссан тэр жад ямар ч үгнээс илүү хүчтэйг тэр ойлгов. За, явцгаая. Ян чин жадаа хурааж буцахаар эргэлзээ. Тэрээр овгийнхоо нэр төрийг сэрвээсэн тул одоо энд үлдэх шалтгаан үгүй үлээ.